Энэхүү нэвтрүүлгийг номын ачид багш Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн шинжлэх ухааны доктор профессор Их Эрдэмтэн нэрт төв судлаач Ламсүрэнгийн Хөрөл Одроо багшийнхаа Окторгуйн цагаан гард хэмээх алдарт номынхын нэрээр нэрлсэн бүлгөө Шав Бадарчин хишиг ундрал. Хар дарсан гунигтай өдрүүд ард үлдэж хаврын бороо зуны цэцгсийн үнэр сэтгэл зүрхийн минь эзэмтгэд энэ орчлын ямар дуралмаар хайрламар агуудам төгөлдөр юм бэ гэх сэтгэлийн гэрлээрээ өрөөл устыг гэрэлтүүлэн байсан минь саяхан мэтэ. Гэтэл түмэн түжигнэж бум бужигнсан их хотын нэгэн хэвийн өвт амьдралын дүр зураг эргээтэл намайг уйтхар гүнэгт автуулна. Би бодлоо. Би бадсан цаашиг амьдрах ёсгүй. Би Бадарчин ганц хүү, ганц байхын зовлон гэдэг юутай хэцүү вэ? Би өөрөө л хүчтэй, золбоотой, хиймэрлэг байхгүй бол нурахад алга хэрэг төдийл амархан шүү дээ. Тиймээс ч би бодож сэтгэж, төрөн бүтээж, хар цагаан хоцолсон амьдралын харгуу замд өөрийн дуугаа дуулсаар байх болно хэмээн өөрийгөө зоригжуулна. Цагаахан сэтгэл минь цаг үргэлж намайг гэрэлтүүлдэг болохоор цаг хугацааг багтааж чаддаг үзгэндээ бибээр шуналтайгаар их соруулан байж атаач өтөөний нэгэн жолоос болсон аавын олон хүүхдүүдийн нэгэн хүний тухай үзэгч тантай сэтгэл хуван хуучлагаар ийхүү шийдсэн минь энэ буюу ухаан бэлэг төгс ухааны утсыг хүн ард эгэл жирийн хүмүүний амьдралд зориулж яваад хил сэрэгт ялт тулгуулсан тэр хүмүүн заяа чухамдаа хинсэн билээ дээ. Хүмүүний хувь заяа нийт үг гэдэг өөрийн гэсэн хувь заяатай. Олон жилийн өмнө буюу одоогоос 30 гаруй жилийн тэртээ баруун хязгаарын тэнгэрт онгоцоор нисэж явахдаа Ховд аймгийн цэцэг сумын бурханлаг ухаан тэнгэрлэг сэтгэлтэй гонгорын лэгсрэн гэдэг хүний томог мэдх хувь заяад амьдралыг үлгэр хуучилдаг өвөр сахалтай нүдэн дулаахан өгнөөс сонсож билээ. Тиймээс сэтгэл зүрхний минь архив олон жил хадгалагдсан гонгорын лэгсрэн гэдэг ухаан бэлэг төгс эгэл жирийн ард олныхон төлөө эгэлгүй сэтгэлээ зориулсан лэгсрэн хэмээх хүмүүний үр хөөхөд удам судар болсон үргэлжлэн аж зээ нарийнхан эрэлт мөрдсөн юм.
гэрэл, сурал, таамаглал, эргцүүлэл, хордлого бүх хүн маань торгонийхээ нийлэх мэт үтгийн дээдээр бүтэж гонгорын лэгсрэнгийн төрсөнхүү жамсрангийн Отгонбаатар гэдэг хүмүүнийг олж чадсан маань уран бүтээлч надад ялалтын дээд ялалт байлаа. Гонгорын лэгсрэнгийн ажгүй Отгонбаатараар дамжуулан энэ бурхан ухаантай бурханлаг хүмүүний удмын хэлхээ олж уулдсан минь энэ билээ. Таалан болгооно уу? За манай өвөө бол орон нутгтай хүндлэгдсэн нэр хүндтэй хүн байсан. Жинхэнэ хүн байсан байгаа. Одоо би тэрнээс тооцохдоо одоо нэг метр 80 орчим өндөртөө 200 гаруй жинтэй тийм хүн байж. Миний ээж хэлжсэн юм даадаг бор гэж байдгүй маа. Одоо тэр олон хүн залаад аваад явхад бол насвыг гүйцсэн тинхээ тамиртай тийм одоо морь ирж авч явдаг байсан байгаа. Өөрөө их олон адуутай, олон хоньтой, үхэртэй, ачлаган олон тамиатай ийм айл байсан байгаа. Тэгээд тэр өөрийнх нь адуун сургууль дотроос нэг ирэмгийн гүү гэж байсан байлээ. Тэр нь бол унгалдгүй тэгтээ ер нь одоо чадал тамир ихтэй хөнгөн көлтөө морин тэр гүүн. Тэгээд тэрнийг унж явах их дуртай тийм хүн байсан байгаамаа. Тэгээд ер нь биеийн зохицлыг нь одоо ингээд хараагүй ч гэсэн дүрслээд бодоход сайхан одоо царайлаг хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд царайлаг талдаа. Тэгээ нэг одоо өргөн сайхан чэйжтэй биеийн зохицол их сайхан. Тэгээ цагаан шаргалдуу сараатай тийм хүн байсан байгаа юм. Тэг манай өвөө бол одоо их тийм цэцэг навч дүүж дандаа им барьдаг тийм одоо маарн маягийн тийм хүн байсан. Би одоо тэр өвөө аавтайгаа хамт дандаа цуг өссөн. Тэгээд хамт цэцэг навч дүүж явдаг дандаа тийм л байсан дөө. За би Лэгсэр овог Жамсрангийн хамгийн отхон хүү Отгонбаатар гэдэг хүн байна. За 2 хүүхэдтэй хүү ах хоёртой ачсээтэй хөргөнбэртэй. За ачсаа хөргөнбэр нэлээд 10 гаруй хүн болж байна. За би Ховд аймгийн Сэсэг сумын одоо Сэсэг сум төрсөн. Тэр сутаа ярихныхаа одоо үе удмаараа тэр нутгалж ирсэн тэр сайхан хайрхныхаа нутгалж одоо хүүхэд ахуу одоо хүү цогөлж одоо хөлд орсон газар мань тэнд юм аа. Тэгээд одоо тэр сайхан нутгуусан төрснөрөө хүнээр бахаргаж баярлж тэр хонь малтаа хураг иш хариулж тэр хөдөөний сайхан одоо амьдралд өснө үнэхээр их баярлж явдаг. Их сайхан авьяаслаг тийм сайхан хүн байсан байна. Тэгээд одоо тэр зэрэгэлдээ одоо сумууд нь байнга авч яваад байдаг байсан. Гэтэл одоо ингээд тухайн үеийн цагийн байдал бас хүнд байсан л дээ ер нь. Тэр 39 оны дайны дараахан одоо баахан лам нарыг одоо киломэгдүүлсэн шүү дээ. Буудаа шорон торихын орол. Тэрний дараагаар л одоо бас одоо энэ гайгүй шиг Эрдэнэ чадалтай улсуудын бас л тэр одоо зөвлөлт улсын коммунист намын бодлого шүү дээ. Яг үндсэндээ бол Монгол Ард хувьсгалт намыг хэрэгжүүлж байсан. Тэр үед чинь бас одоо би цэргийн хүний хувьд бол ярихад тусгай анги гэж байсан шүү дээ. Тэр үнд л одоо ингээд нутгаас одоо энэ хүн шашны одоо нөлөөлөлд орж ард иргэдийн тархи толгой гуугааж төөрөгдүүлж өөрийгөө одоо ингээд тойруулж хүрээлүүлж байна гэж ингэж одоо худлаа одоо нэг бүдүүлгээр ярих юм бол матаас тэр үеийн одоо тийм айхтар мэдээлэл одоо тусгай хүчинд очоод тэр шугамаар одоо баривчилж шалгаад тэгээ одоо хилмигдсэн байгаа. Шашин шүтлэг тэр ном уншдаг төөрөлдүүлдэг тийм энэ хүнд огт байгаагүй. Өөрт нь байглаас аяасан тийм их авьяастай тийм л хүн байсан. Төрөнд би бас тэр нэг төрөх гээд байсан тэр хуйгийнх нь гэр бүлийн асуудлыг ярьж байсан шүү дээ. Тэгээд тэр ороод тэр хүн зөвшөөрөл одоо илж барайл одоо тэр их хүү хоёрыг ямар ч одоо эндэгдэлгүйгээр сайхан одоо ингээд босгосон байгаа юм. За тэгээд одоо нэгэнт боожуулаад их бариад авцсан одоо тэр манай өвөг гараа ваа гэсэн гэж байгаа. Тэр гар нь цустай байсан байгаа шүү дээ. Тэгээд гараа ваа гэхэд бол тэр гараа ваалгүй тэр машинтай цустайгаан суугаад тэгээд замдаа осолд ороод
Тэгээд тэр шоронд одоо угаасаа Ховд аймагт 6 жилийн аваад тэгээд Улаанбаатарт ирээд 54 онд баригдал 55 онд одоо нас барсан 72 настай байсан байгаа тэр хүн чинь. Тэгэл бас 72 нас гэдэг чинь тэр тухайн үедээ бас өндөр нас шүү дээ. Тэгээд тэр ядыг даалгүй одоо нэг жил гарантай хугацаанд шорондоо нас барсан ийм хүн байгаамаа. Аав ээж нь дуусж байгаа онцгой сайхан өдөр байна. Баяртай байна. Миний өвөө 1884 онд Гонгор гэдэг аав нь одоо анхны хүү нэг дүү эрэгтэй ингээ гуруулаан төрж өссөн юм билээ. Өвөө маань 9 нас хүртэл их эцэгтэрээ малж ангөрөө хийгээд 9 нас дээр манай нутагт том лам сүм хийж сургадаг тийм ийм сургалтанд сууж боловсрлоо дээшлүүлж тэнд барай засал эмэгтэйчүүдийн өвчин ангаах цэцэг ургамал төвж одоо амтан хүн мал одоо бүхэл юм тус туруу хүргэжсэн тийм буянтай буурлан билээ. Өвөө маань ном сайхан уншдаг, судар номыг их сайхан сурсан, төмөн олондоо туслах сайхан зан айлтаа, биеэр бол одоо тийм дунд зэргийн нуруутай махлаг, урт тийм хүн сахалтай, лагс тийм хүн байсан юм билээ. Тэгээд тэр үед одоо 1884 онд төрсний дараа одоо нэг төр засаг одоо Хосгийн дараа 1825 оны 3 сарын 13-нд одоо төрөөс нэг тоолдог явсан юм байна хүн амын. Тэгт миний өвөөгийн өвөө Гонгор гэдэг 66 настай, өвөө маань 41 настай, өвөөгийн гэрүүл Дуна гэдэг 35 настай, том охин нь 17 настай Аюуш Унзаа гэж байсан. Бид тэднээ сайн мэднэ. Тэр агуулчнараа дараагийнх нь найд ондоо гэдэг одоо манай Дорж Бас ахын ээж их сайхан хөгшин байсан. Тэр 15 настай, Натур ахын ээж Унзаа гэдэг байсан. Тэр 13 настай, аав минь 6 настай, аавын дүү Сүхбах 3 настай, бас манай тэр аавын дүү Үлчигэд нэг эмэгтэй байсан байлээ. Тэр 5 настай. Тэгээд энэ бичиг баримт одоо улсын бүртгэл сайхан хадгалагдсан яг чин үнэн бичиг баримт болно. За тэгээ ер нь одоо байгалаас аяасан тийм авьяас та. Ялангуяа одоо барай засалтай их сайн. Эхлэл хсын одоо энэ эмчилгээнд их сайн. Ганц одоо барай засал тогтохгүй одоо ханиад томоо хөрсөн өвчлсөн тийм хүмүүсүүдийг эдгээсэн байгаа юм. Манай Ховд аймгийн цэцэг сумын айлууд чи ингээд хавар мадлаан төллөөд туур тух тийм нөхцөл бүрдсэн үед нөгөө иш уургана. Тэгээ алтагаан даваад одоо зуны халуун дээр өндөр уулынхаа бүсэнд гарч зустыг. За ингээд зусчаад яахан хүүтрэх айдаа болон ер нь өвлжээрүүд өгөхөд намаржаандаа буудаг байхгүй юу. Тэгээ намаржаандаа буусан үед бол манай тэр өвөө одоо Гонгорын хүү дээр лэгсрэн миний одоо хөгшөө аав манай нутагт хөгшөө аав гэж хэлдэг. Тэр хүн бол морин хагсрааж байгаад ингээд тэр алтаар айл давтсан тэр одоо эзгүү тэр өндөр уулын бүс рүү явдаг байсан байгаа. Тэгээ нэг 3-4 хоноод ирдэг байсан. Гэхдээ тэгээ манай өвөө одоо тэр яагаад одоо 3-4 хоног юунд яваад ирв гэхээр зэрэг дандаа эмийн ургамал төвж ирдэг байсан гэж байгаа. Тэгээ тэр эмийнхээ ургамлыг сайхан одоо им танк хийгээд тэгээ ханиа том туссан хүнд одоо өгдөг ийм байсан байгаа юм. За тэр барай заслын үед бол одоо ясан хурсан малч бай, күнч бай одоо сайхан барьж идгээдэг. Удам судраараа бол маш их бахархаж явдаг. Миний аавын аав гэж одоо нутагтай алдартай тийм барайч илээч лам хүн байсан. Тэлэг мэдлийн үед бол баригдээд явсан. Миний аав Сүх гэж хүн бол 86 нас хүртлээр биднэртэй хамт амьдэрсэн.
аавынхаа тухай маш их ярьдаг байсан. Миний аав бол 39-45 оны дайнд оролцож явсан тийм хүн байсан. Би одоо ганцхан юмар дэндүү их бахархаж байна. Яг энэ удаа бол миний аав бол миний аавын одоо хойд үе болох тэр удмын барьж гэдэг хүн манай удмаас л тодорхой ёстой гэж ярьж исэн. Тэгтээ нэгд хөөхтийг бол онцол захиж исэн. Миний охин л миний том эгчийн бага охин байхгүй юу? Тэгээ миний охин л одоо миний аавын удмыг удам залгасан барьж хүн шүү гэж одоо жоохон байхад нь аав амьддаг хэлж исэн. Тэр хүсэл нь бол биелсэн. Би сая тэр дүүгээ дагуулад бүх дүүнэрээ дагуулад ах дүүнэрээ дагуулад нутагтаа очиод тэр аавынхаа нутаг тэр уул ус овоон дээр нь очиж тэр дүүдээ тэр сахилыг хүртээж авч өгсөн. Миний аав өөрөө бууж ирсэн. Маш их юм ярьсан надад ах дүүнэрийнхаа тухай, өөрөө удмынхаа тухай. Тэгээд одоо маш их баяртай байна би гэж ярьсан над. Тэгээ минийх одоо пүүдэх баярлаа. Минийх би аавынхаа аавыг бүтэн сар амралтаа аваад би коучдэж явж аавынхаа аавыг цагаатгуулсан. Миний аав маш их баярлсан. Чи бичиг үсэг мэддэг юм бол миний аавыг тэр бичиг баримтыг нь цагаатгаж өг гэхэд нь би бүтэн сар ээжийнхээ амралтыг аваад нутгийнхаа хүмүүстэй уулзаж судалгаа авч тэгээд аавыгаа тэр бичиг баримтыг нь цагаатгаж аавыгаа маш их баярлсан. Миний аав маш их баярлсан. Би өөрөө ч их баярлсан. Тэгээд тэр аавынхаа одоо тэр хойт дүүрийн тодруулаад тэр охин дүүгээ тэр эгчийнхаа бага охиныг дагуулад тэр нутагтаа очиод очсон чинь аа маань маш их баярлсан. Күүдэх баярлаа. Би одоо цустай толгоогоо амиа өгтөө миний удам 9 үеэрэн жаргаж явах ёстой гэж аав нь амиа өгсөн шүү гэж над хэлсэн. Зуны сайхан дэлгэр цагт ах トゥ бид нэр уулзаад ингээ ярилцж байгаадаа туйл их баяртай байна. Тэгээд би нэг ерөөл хэлье гэж бодож байна. Тэгээд үнэхээр лексрэн овгтийнхан үнэхээр ерөөгдөх болтугай. Тэдний дээр хүн болгоны дээр бурхны ботор байж хэл хязааранд тэлэгдэх болтугай хэмээн залбирч байна. Тэгээд өвчин зовлон хийгээд гай гамшиг альва муу бүхнээс энэ бүхэн бүгд хамгаалагдах болтугай гэж ерөөж байна. За надыг Хадбаатар гэдэг бэлтгэлдийн турандаа хэлийн цэрэгт удаан жил одоо ажиллаад энэ жил одоо 60 нас хүрээд гавьяаныхаа амралтанд дөнгөж суугаад ингэж одоо байж байна. Тэгээд би бол 1962 онд Ховд аймгийн Цэцэг сум төрсөн Жамсрангийн одоо 8 дахь хүү болж одоо одонгийн хүү гэдэг юм да. 8 дахь хүү болж ингэ төрсөн. Одоо ингэ 60 нас хүрч байна. Тэгээд нэг юм үг байдаг. Өөр удам нь одоо үнэхээр сайн явах юм бол Тэнгэрийн одоо тоолж болдгоо байдал олон болтугай. Далайн элсэж гэсэндээ тоолж болдгоо байдал олон болтугай гэж юм ерөөл байдаг. Энэ ерөөлийг та бүхэндээ дэвшүүлж байна. За өнөөдрийн тухайд бол яг хуу Лексрэнгийн овгийн одоо төлөөлөн удирдах зөвлөх юм уу да одоо энэ зөвлөлийн хэдэн хүмүүсүүд цугларчаад байгаа боловч одоо бид нар маш олуулаа болсон, өнөр өтгөн болсон. Ихэнх нь одоо гадаад дотоод одоо амьдарч байна. Ач зээнэр одоо амьдарч байна. Тэгээд энэ маань одоо энэ бүх зүйл одоо юунаас улбаатай вэ гэхээр миний одоо өвөг дээдэс болсон миний аав Лексрэн энэ хүний одоо үнэхээр гадаа төрөх байдал гэхээсээ илүүтэйгээр тэр хүний зүрх сэтгэл боёо одоо оюун бодол нь үнэхээр цэвэр ариун байсан юм аа. Ийм л учраас бид нэр дий хүртэл одоо өнөр өтгөн байж байгаа да, явж байгаа да, сайн сайхан явж байгаа да, талархаж байна. Учир юу гэхээр би одоо 8 дахь хүүхэд миний дүү Отгонбаатар гэж одоо бас жаргалуунд дөхөж байна. Тэгээд энэ одоо сайхан насыг одоо наслаад тийм ээ. Энэ буурал одоо толгойтой болж шүү дээ. Буурал толгой бол одоо алдрын титэм. Энэ алдрын титмийг одоо зөвхт байдлын зам дээр олдгоо гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ингээд сайхан наслаад өнөр өтгөн болж байгаа да үнэхээр одоо миний өвөг дээдсийн минь, миний аавын минь тэр тусмаа одоо миний ээжийн одоо бас тэр зүрх сэтгэл нь үнэхээр цэвэр ариун байсан юм болоо да гэсэн ийм бодол одоо төрж байна. За тэгэхээр миний ээжийн талаар одоо бас ярих гэж бодож байна. Миний ээжийг Жавсангийн хэцүү хүү гэж ийм нэртэй хүн байдаг. Одоо үнэхээр аав хээсээ илүүтэйгээр одоо ээжийн одоо доор бид нар хүмүүжиж одоо тэр хүний одоо тэр сайхан зүрх сэтгэл сайхан үйлсийнхэн одоо улмаас дийг хүртэл одоо амьд явж байгаа амьд сайхан одоо сайхан явж байна гэдэг ингэж хэлмээр байна.
өөрөөс илүү хүнийг ер нь монголчууд хүндэлдэг шүү дээ. Тухайн үед миний одоо өвөө аав бол орон нутгтаа цэцэг сумандаа түгээрч улаарм одоо Говьтай аймгийн Тонкон сум, Ховд аймгийн Дариун сум, Мөлт сум, Алтаа сум энэ олон сумандаа одоо нэр хүндтэй тийм хүн байсан байгаа юм. За энэ хүний одоо хүмүүжил төлөвчлэн энэ хойч үе бидэндээ одоо ирж бидний энэ сайн сайхан яваа асуудал бол өв дээдс тэр өндөр уулын бүсэнд өстөрсөн тэр уулын лус савдаг тэр тэнгэр бурхан их хивээж байдгүй хаа гэж ингэж одоо би бодож байна. Тэгээ манай өвөө бол яг олон түмэнд их нэр хүндтэй нутаг усандаа дандаа хүн тус болж явдаг төрх тийм барайч тийм хүн тийм л өв хүн байсан. Их тарган тэмдэг цагаангүй ундаг дандаа тэгээд цэцэг навч дүүдэг тэгээд энэ тэр говьалтаа тонкол одоо ховдын алтаа сум тэндээс дандаа хөдөлгөөн морьтой улсууд ирж дандаа хонж өнжөөл аваа явдаг 2-3 хоноод авчирж өгдөг тийм байсан. Тэгээд явандаа 54 онд л хилсхийгээр лампны л одоо наас цааш одоо юу ч ярьсан байдیں۔ Тэргээр бол 54 онд баригдаж явсан бэ. Тэр болтон дандаа хамт бид нар чинь задгаа галтаа тулахтаа нэг жижигхэн тийм гэртээ хэдүүлэн дандаа тийм байдаг утаа үнээр одоо болсон тийм гэртээ тэгээд цагаан сараар нэг 2-3 улхнаа ах トゥ одоо хүүхдүүд нь толоор байдаг аяа нэг нь ирдэг тэр сүх гэж нэг ганц одоо хүүн амгийн одоо дунтхан юм уу да тэд нар манайхаа ясахад дандаа цуг тэгээд тэр хэрэг түүхт ордлон ороод явуулан дандаа ясахад тийм л байсан улсууд. Хан хөх тэнгэрийг цаг үргэлж мөрлөн зогсох харишгүй авраг хүчтэн лугай сүрлэг дүнхийн харагдах айхөө сутай хайрхан минь цаг цагийн мөнхийн бэлэгдэл болсон цаглашгүйгээр сүрлэг эрхэмсэг орших сутай хайрхан улсын хормоод монголчууд бидний дундаас туулж оромгүй цоглог хиймэртэй ухааны дэд болсон олон аавын хүү ээжийн охин төрсний оолж оромгүй. Гэтэл тэр олон хүмүүсийн нэгэн хэсэг хүмүүс амьдрал хувь заяаны тавиланд цагийн эргүүлэгт тоглоулан хэлмэгдсэн бас л оолж оромгүй. Зөвхөн огторгын цагаан гарт баримтад нэвтрүүлгийн гол баатар болсон Ховд аймгийн цэцэг сумын эгэл ард гонгорын лэгсрэнгийн бодит амьдрал сэтгэлийн гүнд ёгт итэл өвдөгнө. Тэгээ одоо манай Дорж ах гээд одоо 2016 онд ийм ном гаргасан юм байгаа. Бахархалт он жилүүд гээд энэ Дорж гээд манай одоо Монгол банкны Дорж гэдгээр алдартай. Энэ одоо Монгол банкыг олон жил удирдсан юм удирдах албанд ч олон жил хийсэн юм оюунлаг сайхан ах байгаамаа. Тэгээ энэ номон дээр одоо манай энэ өвөөгийн тухай бол маш тодорхой бичсэн байгаа. Энийг одоо манай удмынхан цаашаа бол одоо өргөжлүүлэн бичих байхаа гэж найдаж байна. Тэгээ энэ дээр бол энэ редакторлсан хүн болохоор зэрэг энэ Дагдингийн Батчулуун гээд Монгол Улсын гавьяат ийм доктор профессор хүн байсан байгаа. Энэ бол энэ номыг редакторлж энэ манай өвөө яг амьд байхад нь бол энэ хүн одоо яг амьд гэрчин байсан байлээ. Тэгээ энэ хүний редактор одоо энэ дээр ганц л өгүүлбэр уншиг л дээ би. Одоо энэ Ил Доржийн удам угсааны мөн түүнчлэн бидний удам угсааны өргөлж бахархан дуурсах ёстой хүний нэг нь түүний өвөг эцэг алдарт байраач лэгсрэн инжээ билээ. Хосмор хөлөглөн хөөхд төрүүлэх бэрхшээлтэй тулгарсан эмэгтэйчүүдэд туслах өрлөг заллаг аван айлаас айлд яаран давхиж хөрөн улаан сахалтаа дагс том биетэй инжээг хүүхэд үеэс нандахгүй маа гэж энэ хүн яг харж яасан хүн байгаа. Эхнэр хүүхдээ төрүүлж чадахгүй байгаа иймч хүртэл энэ хүний тусламжийг авдаг байсан түүхтэй. Харамсалтай нь их хилмигдүүлтийн үеийн давлгаа замхарж байсан үед хэн нэгний ховлснаар байглаас аяагдсан барайчин хосгүй аюустай энэ хүн хэрхэн хилмигдсэн гуниг түүхийг энэ номноос харж болно гэж одоо энэ номон дээр энэ хүн бичсэн байна. Энэ Батчулунгоо болохоор манай бүр тэр Гонгоровгийн цусны тим хүн байсан байгаа. Одоо энэ дээр энэ номыг одоо уншихад одоо ойлгох хаа гэж би найдаж байна. Өвөө маань ангөрөө их хийдэг их түмэн олонд их тус болдог тийм их ном их сайхан
ном их сайхан уншдаг, гэр орондоо их судартай тийм хүн байсан юм билээ. Тэгээд тэр нутаг хашуундаа одоо алдаршаад одоо ойролцоо сум мөст тонхол үинч алтаа гэдэг энэ улс хол аймаг хол сумуудад одоо хос морьтой явж одоо хүнийг эмчилдэг ойр одоо ойр зуурын улсууд бол нэг тийм олон жил унгалаагүй борогч одоо тийм биерхүү хүч тамир сайтай тийм ирэмгээгүй байсан гэсэн тэнээ унж явдаг. Тэгээд одоо арга засал хийж манай тэр аавын одоо хишиг үеийг хүртээгүй улсууд их олон байсан дээ. Тэгээд 80 жилээр одоо бид нарыг явахад өвөөгийн минь дурсаал одоо мэддэг таньдаг улсууд их байлаа. Одоо сая одоо бид нар нутаг бас ах дүүсээрээ яваад өвөөгийн хан нутгалж ясан нутгаар одоо очиж хишиг үеийг хүртэх гэж уул хангаадан очиж мөргөж одоо очоод гал усан одоо дахиад ингээ яваад ирсэн. Тэгэхэд одоо буурлууд одоо их цөөдөжээ. Тэгээ нутаг усын бид нар дандаа сайхан шүүтэж ингэж явдیں۔ За тэгээ би эндээ бол нэг бичиг авчирсан энэ. Тагнуулын ерөнхий газрын одоо энэ нэг ийм бичиг 14 оны 9 сарын 18-ны өдөр 02 дороо 2391 тоот гээд. Тэгээд энэ дээр бол тэр Монгол улсын ерөнхий прокурорын газраас 1999 оны 5 дугаар сарын 26-ны өдөр одоо энэ тогтоолоор тэр хүний одоо килимэгдгийг хүчингүй болгосон байгаа. Ийм одоо нэг алан бичиг одоо би бүр алан тоотоор нь одоо оргоор нь одоо энэ барьсан байна. Дараа нь тэр миний нагц ав гахгүй байгаа юм сүх гээд. Тэгээ одоо нөгөө ардчил ирсэн гэдэг тэр килимэгч байгаа улсуудын чинь тэр ардчлалын үед одоо үнэ мөний шүүж үнэхээр хилэг битсэн юм уу? Өгөөл одоо гин буруутай байж өгдгийг одоо шалгаж өг гэдэг энэ өргөдлөө битсэн байна л дээ. Энэ өргөдлийн энэ тагнуулын газраас ингээ авсан энэ одоо бүр ирэхээрээ байна. Тэгээд энэ өргөдлийн одоо 2000 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шүүх хэлэлцээд 27 тоотуудаар Монгол улсын нэрийн өмнөөс одоо тэр хэргийг одоо хүчингүй болгосон юм хоёр хуудас байна. Ийм хоёр хуудас. Энэ тамгатай хуудас болгондоор нь тамга дардсан юм. Ийм одоо албан бичиг одоо яг одоо төр засагт одоо үлдчихэж байгаа албан тоот бичиг нь бол тэр хүнийг цагаад улсын юм бичиг. Ийм одоо 3 одоо хуудас бичиг байгаамаа. За тэгээ манай тэр өвөө бол одоо нэр хүндтэй ийм өвдөлтөй олон төмөнд одоо ингэж сайхан буйнаа хайрлж байсан учраас энэ одоо өөрийнх нь одоо үр хөвгтүүд. Одоо манай аавын хүүхдүүд чи ач нь болж байгаа шүү дээ. Би ч одоо ач хүн байхгүй юу. Ингээд 7 ач 2 ач охинтой ингээд ёсүүлээ юм би. Тэгээ одоо бид нар одоо их сайханд явна. Голдоо одоо цэрэг армийн улсууд байна шүү дээ. Одоо дээхэн үе социализм үеийн цэрэг хувцастай улсын чи хараад бол эх орон явж байгаа гэж гэлдэг байсан юм. Эх оронч үзэлтэй, эх оронч үйлтэй. Зөв үгтэй хүнийг эх оронч гэдэг байхгүй. Өөрийнхөө одоо тэр оюун ухаан уур тарих цохилж байгаа зүрх, логшиж байгаа тархич гэдэг юм одоо эрдэнэ чадал одоо өөрт юу вэ? Тэр бүгдээ одоо эх орондоо зориулж байгаа хүнийг эх оронч үзэлтэй хүн гэнэ. Шаардлагатай үед бол эх орноо хамгаалаад гал усанд ороход бэлэн байх ёстой. Сэтгэл зүйн хувьд одоо тийм хүн байх ёстой шүү дээ. За манай өвөө бол нэр хүндтэй сайхан хүн байсан. Гонгорын лигсэн гэж одоо бодохт болохоор гонгор гэдэг чинь одоо сайхан гонгор их баян чинэл гэдэг амтны шүтдэг бурхан байт юм байна лээ. Тэгээ бидний амьдралд одоо бүгдээрээ л их сайхан яваа болохоор тэр манай нутаг ус тэр л дээд цэмэнд хувь тавилан заяа юм болов уу гэж одоо бодож байна хаа. Аавыгаа би баярлуулсан гэж бодож байгаа. Миний аавыг лэгсрээ өсөх гэдэг. Миний аав надад зөндөө юм загчээсэн аймдахта. Миний аавын хойд дүр энэ хүн шүү гэж тэр жоохон байхад нь яриад байхад нь би та юу яриад байгаа юм бэ? Та яаж мэдж байгаа гэсэн чи аав нь мэдж байгаа. Цаг хугацаа харуулна гэсэн цаг хугацаа харууллаа. Миний аав тэнгэрээс харж байгаа бол миний аав
үнэхээр юм мэддэг хүн байжээ. Та аав шиг хүн байжээ. Миний аав ингээд янз бүрийн юм ингээд дал шатаагаал цулуу татал янз бүрийн яриад байхад та одоо юу мэдэж ингэж хүмүүст юм яриад байдаг гэсэн. Миний аав миний чихэнд ирээд хэлээд байдаг энэ аав нь мэддэг байхгүй гэж хэлжсэн. Аа маань их мэрэгэн төргөн их мундаг хүн байжээ аав шиг гэж бодож байна. За манай нутаг усчуудаа сайхантай сутаа айрхандаа дандаа өглөө болгон тэр манай одоо өвгөн бол тэр ихрийн дээд ихэр гэдэг газар одоо би төрсөн нутаг усанд тэр ирнэ. Хэрэгтэй явуултлаа тэнд байсан. Тэгээд дандаа тэр юуг л маш их шүтэж явдаг тэр цас буугд гэж ярьд юм да. Тэгээд намайг л дандаа дагуулж өглөө болгон дагуулж явна. Тэгээд тэр бор гүн дээрээ бол намайг дандаа дүүрч би энэ тан их түүдэг ер нь нэмний нэрмэр мэддэг. Маань мэгзэн ой зүрийн тэгээд янз бүрийн юм хичээжилсэн уун гацтаагаас дөрөв хүртлээ тийм байсан. Миний одоо нэг Сэндэнбүр ах гэдэг миний бас нэг 2 дахь уугаа ах одоо тэнгэр тайлсан. Энийг би одоо бас нэг ахыхаан дурсал зориулж нэг CD гаргасан юм байна. Энэ болохоор зэрэг одоо Монголын ариад одоо 2 ахтайгаа очиж би ярилцлага өгж энэ миний энэ ахад одоо тэр 1997 онд Монгол улсын аварга малчин болоход одоо үеэл ах арагчаа гэж хүн тийм найрагл бичсэн юм байлээ. Тэрийг одоо ингэ ариадад одоо 2 дүүн ярилцлага өгөөд ахыгаа мөнгөжүүлсэн. За миний энэ одоо би ах トゥ 9 л дээ. За би энэ 3 ахыгаа дурсдаг нь одоо миний энэ учир нь бол одоо хэрваргийн одоо аавын хөгийг хурж одоо очиж чадаагүй оргилд бол миний энэ 3 ах хүрсэн юм байна. Одоо миний энэ одоо 2 дахь нь уугаах тэнгэрт байгаа ах бол мянгат малчин. За энэ дээр одоо энэ CD-г сонсоход бол одоо энэ дээр бүх юм нь одоо тодорхой бичигдсэн байгаа. За хоёрт одоо надлан одоо миний ковидор даваа сарах тэнгэр тайллаа. Энэ хүн бол одоо жигсаалын цэргээс Монголын ардын армийн хүнсний албаны тасгийн дарга хүртэл ийм албаа хашижсэн хүн. За энэ хүн яадаг одоо айрамч одоо удирдлага босоо удирдлагатай шүү. Энэ хүнсний албаны даргын одоо гарын үсгээр бүх армийн одоо хоол хүнс нь одоо өгж байдаг. Ийм өндөр нэр хүндтэй хариуцлагатай албандар миний ажиллаж байсан. Энэ одоо ахаараа би бахаргадаг. За энэ бизнесийн салбарт миний одоо 20 жил ажиллахтаа одоо за 10-аад жилд нь бол энэ Монголын 21 аймгийн бакелийг бол хяналтнаа байлгаж чадсан ийм одоо бизнесийн хүн байсан юм. Энэ ахаараа би маш их бахаргадаг. Уран зохиолын дээжис. өвгөдөн өндөр уулс минь өндөр дээд алтан заяаг онож төрсөн өн мөнхийн сутай хайрхан ууланда сүслэн залбирч мөргөе. Мөнхөх тэнгэрээс ариун шивслэг сонсож мөрөн голууд маань буй биеэр минь урсан намайг эх нутгийнхаа тухай бодлогошрох бүрийд насны аяар хөршгүй холын уулс зүудлэгдэнэ. Дуу нар уул гурва тэргүнтэй залан мөргөн залбирдаг дуучин Монгол төмний минь сэтгэлийн сэнхэрхэн хязгаарын хойборт буурал тэргүүний ихэмсгээр мөнхөд өргсөн сутай хайрхан уулсынхаа үзүүргүй цэнхэрхэн салхиар сэтгэлийн чавхад сан хөглсөн нэгэн яруу найрагч малчин ард санжмитвийн аргачаагийн төөрөн бүтээсэн тэнгэрлэг сэтгэлтэй түмэн сүрэгтэн жамсрангийн сэндэн бүрүү хэмээх яруу найргийн бүтээлийг элгэмсэг сонсогч түмэндээ хүргэх болсондоо таатай байна. За одоо сонсогчдыгаа ардын цэргийн хошууч даваа сарантай уулзуулъя. Тэгэхээр Сэндэн буруугаан одоо ах дүүс нь эсүүлээ гэсэн тий аав ээжээсээ эсүүлээ. Тэгэхээр эсүүлээ олуулаа байхын жаргал бас сайхан шүү дээ тий. Олуулаа байхын жаргал одоо сайхан. Ялангуяа хүүхэд байхад тоглож наадах.
Тэгээд том болоод одоо айл орон болоод ингээд одоо нэгнийхээ ажил амьдрал одоо юу байдгийг тэр бүгдээ ярих хөөрөх бие биенээ мөрөөсөх доор хаяжл одоо жилд нэг 2 удаа уулзаж ажил амьдралаа ярих бие хаа одоо эрүүл мэнд байх энэ талаараа ярьж хөөрөх аялал зугаалах юм л бол бид нар чинь жилдээ 2 удаа ахын та заавал очиж шүү дээ. Цагаан сараар бол шинийн 3-нд одоо заавал очиж золгоно. Тэгээд 2018 онд ах маань Тэнгэрийн оронд очсноос хойш одоо хөдөө явах очих айлгүй болсон. Жил болгон одоо цагаан сараар ахыгаа маш их санам мөрөөдөн дурсан. Хойд буйны ажлын одоо гандангаар бүгдээрээ очиж жил болгон л одоо сар шил болж байгаа мэт тэр хойд одоо буйны ажил ном сомон шуулах буйнхийнх юмыг жил болгон тасралтгүй хийдэг. За манай ах бол гэрүүл жанчуу Монгол аймгийн цэцэг сумын хүн. Ингээд нэг голоос айл орон болоод 8 сайхан хүүхдээр үлсэн. 8 хүүхд бол одоо 8 санаа бодолтой 8 л өөр одоо ахыг баярлуул их гэн л одоо баярлуулж ясан байх л гэж боддом. Ялангуяа би Солонгос байгаа тэр ган чимэг Сарна гэд 2 охин байгаа. Энэ бол аав ээжээ одоо энэ амьд байгаа насанд баярлуулсан гэж боддог. Солонгос орныг үзүүлсэн, далаа гэж юу байдгийг үзүүлсэн, Азийн бар орон тэр улсын хөгжил ямар байдгийг үзүүлсэн. Тэр Солонгос оронд одоо ангаах ухаан кис сайхан хөгжсөн нэг үзүүлж аав ээж хоёрын хоёулангийн сайхан эрүүл саруул болгосон тэр 2 охиныг болвол хүн бол аав ээжийнхээ ач тусыг бол хариулж чаддгүй маа л гэж боддог, тэгж ярьдаг. Зөв энэ үр хүүхдийн сайн сайхан явуул одоо аав ээжийнхээ ач тусыг хариулж байгаа нь би тэр л гэж боддог. Ямар ч байсан тэр 2 охиныг би аав ээжийнхээ ач тусыг хариулсан гэж боддог. Бусд нь яах вэ? Одоо тэгээд хэрэг хэмжээндээ амьдэр цагаа тэгэл одоо мөрөнхөөгөл явж байна. Манай тэр ах Жанчуу бэргэн 2 болвол энэ зах зээлийн үеийн 1000-т ийм өндөр малчин биш. Энэ одоо хідэн үеийн удамд амьдсан ийм алдартай малчуулсууд. Социалист нийгмээс өвнө хүн одоо хувийн аж ахуйтай байхад манай көвшин аав ихсрэн, манай Жанчуугийн көвшин аав халтар мөн бидний одоо хамаатан тэр цэцэг сум цэнгийн инжа гэж энэ 3 хүн одоо тэр нутаг хошоонд 1000-т малтай байсан. Дээр үед одоо нэгдэл сангийн аж ахуй гэж үүсээгүй хүн хувийн аж ахуйтай байх үед тэр хошоондан одоо ийм олон малтай ийм малч улсууд байсан. Ингээд энэ малч арга ухаан бол социалист нийгмийн 70 жилд бол тасарсан. Зөвхөн одоо хүн бол энэ социализмыг байгуулах, улс их оронд ажиллах, хувьд бол юм байх ёсгүй. Зөвхөн бүх юм одоо социалисттай байгуулалт коммунизмтэй л зүтгэж ирсэн. Энэ одоо хүн төрөлхтний нийгмийн шалгаруулаад энэ нийгэм буруу байна гэж 1990-ад онд дэлхийн одоо зөвшөөрөө зах зээл гэдэг энэ нийгэмд одоо социалист орнууд одоо бүгд энд ингээд ийсэд энэ өмч хөрөнгөний одоо хувьд ирсэн. Ингээд одоо өмч хөвчлөлээр ах их хоёр маань 80 хэдэн хонь хөвчлөж одоо аваад тэрнээ одоо ингээд нэг 10 хэдэн жилийн дотор л одоо 3000 хүртэл өсгсөн. Ийм сайхан одоо удамд амьдсан юм малч ухаантай юм бол судал. За сүүлд бол тэр 1954 онд баригдсан байдیں۔ За баригдсан гол шалтгаан нь бол юунаас шалтгаалсан бэ гэхээр зэрэг шашны нөлөөлөл үзүүлсэн гэж барьсан байгаа юм. Тэр шашин шүтдэг тийм юм огт байхгүй. Гагцуу тэр барай засал хийж үхлийн хавьд тулуурсан ард иргэдэг одоо эмчлээд одоо аз жаргалтай болгосон тэр нөхцөлд нь одоо атаархсан юм уу яасан юм тухайн үед ч их хүнд цаг үе байсан. Тэгээд тэргээр матагдаж явсан. Тэгээ ховдоо хорих ял сонсоо 6 жилийн ял аваад тэгээ Улаанбаатарт ачигдах үед нь тэр хуйгийнх нь авга төрж чадахгүй хэцүүдсэн гэж байгаа юм. Тэр аймаг дээр зөндөө олон хүн одоо үзэж хараад ирээс заслыг ис олсон. Тэгээ тэр манай аав болов за яг би хилмигдээ явж байгаа хүн эрх мэдэл байхгүй. Танаа авга чинь төрж чадахгүй байна. Би одоо энэ авгааг чи яг барай зүгээр хүүхдээ чи гаргачихна. Ихгүй хоёр бол эндэгдэлгүй болно. За ингээд энэ их хэрэгэд ийм өвлжээ 3 одоо үеэрээ өвлж ирсэн ийм өвлжээ байгаа. Манай лексрөө өвлж байсан социализмд манай одоо аав өвлжсэн одоо дараа нь одоо манай тэр Сэндэнбүр ах ингэж өвлжсэн 3 ийм сайхан одоо өвлжээ. Одоо энэ дээр Нямсран балаа хүүхд Гангаа гэдэг айл өвлж байгаа. Энэ дээр өвлжсэн их хэрэг гэдэг нэртэй
хоёр ихрээ үлж байгаа. Энэ дээр буусан айл болгоны одоо маланд гэж дандаа өсч идэг, үржиж идэг ийм сайхан буянтай одоо ийм газар байгаамаа. Тэгээ одоо би сая нутгийг авсан маш сайхан мэдрэмж авсан. Тэр хөшөөтийн ихийг өсөөд юуны бугуудгийн аршаа тахилгын нуруу одоо хэрээнуудаар гарсан. Тэгээ одоо энэ нутгийг явж ирсэн сайхан одоо сэтгэлээ би нэг одоо боржигны бортол гэсэн одоо тэр сайхан шүлгээр одоо илэрхийлье одоо. Санаа алдахт ихийн сүү тагнаа дамтагдаж салхины үзүр зайлдахад аяг холоо даргасан боржигны бортол минь. Тэргэл сарн туулж бардгүй тэнгэрийн гүтэр буурал талман. Нар урцраачсан газрын сальтай хоримой минь. Тэнгэр тийчл чулуу ханараас төрөхд талман чи торсос шалмдгүй хам шиг зөөлөн байсан. Жаргал зовлон амсч баяр гуйнгийн нулимсан чулуун дээр ч нунахад эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг эргүүлж надад цацж хатууга сатуу байсан талман чи. Дээдсэн шарил харуулж унсан тэнгэрийн солирыг дэлхийн төвдөө чийл нийлүүлсэн чиний минь шарах зүрхний минь шархнаас хожиж андимаа талман. Тоглоом бэлчээрээс эхлэн тоглоом дэлгэсэндээ чи намайг ирэх болгосон туулсан зуунуудын гашуун шургамжийг хил зөрхлөөдөг чи намайг гинэн болгосон газрын нүдэн булгийг чинь хад соосон дэшгэн сангаа намайг эренхий болгосон хөрөөний ир шиг алсын намхан уусын чинь нөрөө хөх галын чинь галзуулан бил намайг бадармгүй болгосон. Сайхан чин минь гандаглагт хоёр сартаа шөний чинь амьдрах цагаан аялгуу намайг уйхан болгосон. Байдуу мянганы улсаан дураж толгой дөвн буурал сууж багдаан хөгсөн ихийн сүү гадагшлахын цагт шүлгэн би чамдаар хүн чуулууж горхиод сүүдрэн дарж унахтан илгий чин цөмдөн шингэнэ гэж одоо алдарт яруу найрагч Бавуугийн лавсрангийн одоо энэ шүлгээр одоо нутгийнхаа тэр одоо илэрхийлж байна одоо. За баярлалаа. Тэгээд өвөө минь одоо тэр үед бол нэ яг нэ ирээд нэ татад явах нь мэдчихсэн байгаа хавар. 53 оны хавар одоо өнөөдөр ирэндээ гээд мэдчихсэн. Тэгээд тэр нэг цагаан сарыг болох гэжсэн урдчлаад сүүлчийн цагаан сарыг хийчлээ. Гэж хэлээд одоо явхад билнэ татад үтэй алга явъя гэл ингээд. Хөөх юм би бэлтгэсэн байсан байна лээ. Одоо тэр амьдрал жахтаа говалтай аймгийн тэр баруун сутаа сумаас нэг дууч оожоо гэдэг нэг эрэгтэй эмэгтэй дүүгэн дагуулсан оожоо гэдэг хүн нутагт явж очиод тэр зүүлийн голмолоор нутаглаад өвөөгийн ойрхон байсан юм байна лээ. Тэгээд яд өвөө тэр дүүгийн авч суугаад өвөөгийн дүү найз нь тэр дууч оожоотаа суугаад тэгээд айгүй сайхан амьдэрсэн. Тэгээ өр хүүхдүүд нь одоо бүгдээрээ их сайхан явж байгаа. Тэр өвчинээ энэ гарсан хүүхдүүдээс одоо сайн мэдхийн үржин жунд гээд байсан тэний хүүхдүүд маш сайн явж байгаа. Сиддамаа гээд байсан тэдний хүүхдүүд сайн явж байгаа. Бид нар угаасаа удамынхан анх хишиг үеэр уул усныхаа эзнэр явд юм байлаа. Тэгээд одоо сэтгэл зүрхэндээ өргөж бодож биширч бахархаж явдیں۔ Миний бол одоо 99 үед мартагдахгүй биш юм байгаа шүү. Ер нь өр удамдаа тийм одоо гавьяа байгуулсан. Тийм өндөр гавьяатай. Тэрний одоо хойт дүр нь одоо манай энэ аавын дүүгийн энэ хүүхдэд одоо тодорч байгаа. Одоо бид нэр тэгээд уул усандаа энэ одоо 10-10-аад 20-д машин явж одоо өвгийнхаа нутгийг одоо сайхан уул усын баясгаад одоо нутг усанд нь очиж мөргөс залбираад ингээд ирсгасан энэ жил бол. За би өөрөө бол одоо цэргийн хүн нийтдээ 40 жил албаасан. Миний аав гэгт бол халах голын дайн 6 жил албаасан. За миний дүү тэр Хадбаатар байна 25 жил албаасан. Манай хүү одоо халах голд одоо албааж байгаа. Тэр бол 25 жил албаасан. За ингээд манай нэг бас нэг хүү байна. Одоо цагдаагийн актив төгссөн. Одоо 15 6 20 жил болцсон. За ингээд олон хүн одоо энэ цэрэг айрмаар яваад хөлийн цэрэгч байна, ардын айрмч байна. Ингээд нийлүүлээд үзэх юм бол нэг 150 орчим жил одоо албаасан байна шүү дээ. Тэгэл голдуу одоо тэр өвгдээцийн буян гэх юм уу, тэр одоо уул усны өндөр уулын лус савдагч гэх юм уу, бид нар чи байгалийн энэ л одоо бүтээгдэхүүн шүү дээ. Чи одоо тийм учраас тэр сайхан хүний буян, ах дүүгийн буян, өвгдээцийн буян, уул усны буян энэ сайн сайхан яв бол энэ үнэтэй холбоотой гэж боддیں۔ Тэгээд манай тэр өвгдээц, миний тэр ах өвгдээц хаваатас адангууд бол ерөөсөө их оронч үзэлтэй бай. Шударга бай.
Ер нь их орон арга тамирын хөгжил дэвшилд тухайн одоо хүн бол хувь нэмрээ оруулж явах ёстой шүү гэдэг ийм үзэл сургаалыг л одоо энэ өр хүүхдүүд тооч үед өвлдөөс учраас бүгд үнний төлөө явдаг. Бүгд шударганы төлөө явдаг. Энүүгээрээ их онцлог байна. Тэгээд одоо өр хүүхд атцаа энэ бүгд одоо манайх гэгчл бол одоо 10 гараад явж байна. Атцаа бол өр хүүхдүүд одоо 5 3 2 охин байж байна. Бүгдээ нь сайхан одоо дээд бол одоо бүгд л биеийн дагаад ингээ сайхан амьдарч байгаа явдал нь бол тэр өөгийн маань буян, миний аавын буян. Тэгээд бидний одоо энэ хүмүүжүүлж байгаа төлөвшил төр засгийн буян ч одоо байна бас. Энэ хөлийн зэргийн буян ингэж л одоо бодож явах юм да. За одоо ингээд удам судраараа одоо ирсэн их бахархаж байна. За тэгэл миний өвөр хүүхдүүд одоо ачтай нарууд одоо улс их орондоо ажил төрлийн сайн хийгээрээ Эрдэнэмаа сайн сураараа гэж хэлэх байна да. Би удам судраараа маш их бахархдаг. Миний нутгийн ард түмэн лэгсрэнгийнхэн ирлээ гэж их гайхаж баярлаж хүлээж авдаг. Энэ удаа маш их гоё хүлээж авсан биднийг очих болгонд их гоё хүлээж авдаг. Их баяртай байна. Удам судраараа манай үеийнх их жаргалтай сайхан яваа. Миний өр хүүхдүүд сайхан амьдарч байгаа. Би 4 хүүхэд манд бас сайхан амьдралтай. Би их жаргалтай л хүндээ. Их жаргалтай сайхан амьдарч байна. Тэгэл бидний сайхан яваа бол дандаа тэр өвөг дээдс нутаг усны буян заяа юм болов эрүүл сарвал өссөн бид нэр дандаа тийм сайхан байгаа болов гэж би бодож явд юм ахна. За нэг сонирхолтой зүйлийг хэлээгүүл бид нар аав ээжээсээ Есүлээ 2 охин 7 бандтай. Тэгвэл өнөөдөр Хадбаатар би бол одоо 9 ач сайтай болсон байна. Тэгээд бас 2 охин ач охин 7 хөвгүүнтэй болсон. Одоо ач сайн нэртэй болсон. Ийм өнөр өтгөн болсон да. Үнэхээр туйлын их баяртай байна. Тэгээд энэ арга хэмжээг одоо зохион байгуулж байгаа телевизэн уран бүтээлч та бүхэн болон дүү Отхон Баатартай одоо маш талархаж явдгийн. Тэгээд одоо өнөөдөр чинь нийгэм бол одоо нэг талаар 2 тал онцгой аливаа зүйл чинь 2 талтай шүү дээ. Нэг талаасаа одоо мэдээлэл технологи өргөн одоо хөгжсөн. Учираас өнөөдөр бид яг энэ түүх дурсгалын зүйлийг аваад үлдээн гэдэг бол үр хоочд маань одоо бас сургамж тийм ээ. Маш одоо зөв зөвтэй зүйл болж байгаа. Нөгөө талаар энэ нийгэм маань нэлээд бохир одоо нийгэм байна шүү дээ тийм ээ. Мөнгийг бурханчилсан, албан тушаал, эрх мэдлийг бурханаа болгосон энэ цаг үед амьдарч байгаа учраас бидний одоо зүрх сэтгэл цэвэр ариун байж тийм ээ. Өөр удамдаа одоо 1000 үе хүртэл бурхан бол хэлдэг. Та нар буруу явах юм бол одоо 3 үе хүртэл 3-аас 4 үе хүртэл одоо буруу явнаа одоо там руу явнаа одоо буруу зүйл хийнэ. Хэрв зөв зүйл зүрх сэтгэл чинь цэвэр байх аваас одоо 1000 үе хүртэл өрөөгнө гэсэн. Тийм учраас үнэхээр ерөөлийн амьдралаар амьдрахыг хүсэж байгаа учраас өр хүүхдүүд минь аш сайнэр минь ирээдүйд одоо төрж өсөж байгаа бүхий л хүүхдүүдтэй зөвлөхөд одоо зүрх сэтгэл маань цэвэр байж тийм үү. Одоо альва зүйлийг эрэг талаас нь бодож ингэж амьдраасэ гэж л одоо ах хүний хувьд та бүхэндээ уламжлан хэлхийг хүсэж байна. Тэгээд өвөг дээдэс лэгсрэн гэдэг хүн маань хэдийгээр одоо бидний өвөг эцэгч байсан тэр хүний зүрх сэтгэл нь цэвэр байсан учраас бид бүхэн ч гэсэндээ хүн бол ер нь гимгүү хүн гэж байдаг. Бүгд гимтэй л да. Тэр гим нүглэг хийцэн, бодсон, хөвөлдсөн болов тэрийг өөрөө зүрх сэтгэлдээ бодоод тэрийг дахин үйлдэхгүй одоо цэвэр ариунаар авч явахын тулд бидний үр удам сайн сайхан явнаа гэж ингэж бодож байна да. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэ өдрийн болон цаашаалтын ажил үйлсэнд эрүүлийн хувааж, аз жаргалтай, зүрх сэтгэл нь цэвэр ариун байж, зөв зүйлийг сэтгэж бодож Монголын үрс тэгээд тусмаа бидний удмынхан одоо өнөр өтгөн бол олон олуулаа одоо өнөр өтгөн бол туваа гэсэн сайхан ярилцлагыг дэвшүүлж байна да. Сутай хайрхан бол 4 сумын нутагт харагдана. Сууссан ч боссон чарагдана. Харагдах гэж өндөлцөхгүй харанхуй ман дундаас харагдана. Тийм ээ, сутай хайрхан улсын урсад тэнгэрийн дор гэрэлт амьдралыг үтээж амьдран лэгсрэн хэмээх агуух ов бодон үргэлж цаг цагийн урсгалд үл отно цаглагчгүй оюун ухааны уулс мэт оргил билээ.
лэгсрэн химээх овогтнууд яс сайтай удам юм яруслыг дуулал билээ. ертөнцийн наранд цаг үргэлж эвээгдэж 9 үеэрэн жаргаж явахын улцын билгийг өрөөе.